байна. Тэгээ хамгийн гол нь би миний асуух асуултыг чин зөрөг сайд асуучлаа л та. Ер нь тэр замын хөдөлгөөнийг зөрчсөн тохиолдолд бүх одоо энэ зөрчил дутагдал энд ногдуулах торгуур шийдвэр нь дандаа хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй холбоотой байгаа юм. Тэгээд 192 мянгаар өмнө торгож ийсэн одоо 240 мянга болсонтой холбоотой энэ талын зохицуултыг хэрхэн хийж байгаа гэдэг асуудлын тайлбарыг авлаа. За нөгөө талаараа сая мөнх цэцэг гишүүний саналтай санал нэг байна. Хамгийн гол нь тэр согтууруулах хундаа тээврийн эслэг жолоодох эрэхгүй эрхээ асуусан этгээд за согтууруулах хундааг бол хинч тогтоож чадна. Хамгийн гол нь тэр мансууруулах юм сэтгцэд нөлөөлсөн тэр бодис хэрэгэлсэн үедээ гээд энэ сэтгцэд нөлөөлсөн энэ бодис мими гэж яриад байгаа. Энэ бол дайлангуяа хил гайл бомтуудаар хэлээр их орж ирж байгаа асуудал байж байна. Нөгөө талаараа энэ уул уурхай нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нар ирээсээ олон болгож тэр талынхаа хөлсийг авахын тулд энэ одоо 2-3 өдөр унтахгүйгээр үүнийг хэрэглэн тээврээ хийж байгаа энэ асуудал бол бас тохиолдол бүрт гарч байгаа л да. Тэгэхээр сая би бас хариулт авлаа тэр замын цагдаагийн албанд энэ одоо хэрэг бол бүртгэгдээгүй байгаа гэд энэ талаар замын цагдаагаа чадварчуулах тоног төхөөрөмжөөр нь хангах тухайн хил гайл бомтуудад тэр тоног төхөөрөмжүүдийг байршуулах 100 км тийм үү 50 км замын цагдаагийн постуудыг ажилуулах гэх мэтлэнгээр энэ одоо тээврийн хэрэгсэл жолоодож байгаа энэ одоо жолооч нарын аюулгүй байдлыг хангах асуудал дээр ер нь ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ гэсэн ийм асуулт байна. За. Хоёрдугаар ажлын хэсэг цайд хариулах юм. За Ямцэг цайд хариул. Ямцэг цайдын микрофоныг өгье. За амар зай гишүүний тавьж байгаа асуудал маш чухал асуудал. Тэгээ энэ одоо гарцаа авахгүй сүүлийн үед одоо нэлээд анхаарал татж байгаа асуудал учраас бас бололцоо боломжоор л одоо энэ хард тамхи сэтгцнөлөх юм мансууруулах бодистой тэмцэхийн чиглэлээр бол тодорхой ажлууд хийж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны бүрийн хөтөлбөр суусан. За цагдаагийн ерөнхий газраас ер нь хард тамхи мансууруулах бодисын сэтгцнөлөхийн бодистой тэмцэх хөтөлбөрийг боловсруулад одоо хууль зүйн яамн дээр үндэсэнд эцэслэж байгаа. Энийг ойрын үед бас үндэсний хөтөлбөр болгож засгийн газраар хэлэлцүү шаардлагатай бол одоо улсын их хурлд оруулж батлуулахаар одоо бас хөтөлбөрийн төсөлмөр бэлэн болсон байгаа. За өнөөдөр хөтөлбөр бас хэрэгжихэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тэр болтол бас бид анхаарах ёстой. Энэ чиглэлээр одоо олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, за цагдаагийн байгууллага, манай гэмт хэрэгсэл сэргийлэх урьдчилан сэргийлэх зөвлөл тодорхой ажлуудыг төлөвлөл зохион байгуулж хийж хэрэгжүүлж байна. Энийг одоо ялангуяа одоо хард тамхи мансууруулах бодисыг нэлээх энэ бодисыг одоо жигшээх ард иргэдийн хүүхэд багчуудыг, залуучуудыг одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байгаа. Хамгийн том одоо тулгамдсан юм бол энийг илрүүлдэг яг хэрэгэлсэн үед нь одоо газар дээр нотлох энэ багаж хэрэгслийн хувьд их дутмаг байгаа. Тийм болохоор энийг одоо шийдэхин тулд төсөв мөнгөний бас хүрэлцээ хангамж муутай. Энэ дээр одоо бас цаашдаа бол улсын хурлаас дэмжлэг хүснэ. Энэ нэлээд одоо анхаарал татсан томоохон асуудал шийдэхэд бидэнд бол санхүү мөнгөний хүрэлцээ маш бага дутмаг. Өнөөдөр таны хэлж байгаа газар дээр нь жолооч нарыг зогсоогоод тэр дараагэр гэж одоо бид нэр ярьдаг чинь согтууруулах бодис хэрэгсний үлээгээд шууд газар дээр нь тогтоочдөг. Тэрнтэй адилхан тэр мансууруулах бодис сэтгцнөлөх юм хэрэгснийг бол тэр болгон бас тогтоох төвөгтэй байна. Тэнд багаж хэрэгс дутмаг байгаа. Энэ дээр бол цаашдаа бол төсөв мөнгөний бас бололцоо боломж бидэнд шаардлагатай. Энэ дээр одоо их хурлын гишүүд таа гэдэг бас дэмжиж анхаарч өгөх хүсье. За 5-7 зам дээр одоо бас яг тийм байгаа. Маш олон машинууд ингээд цуваа үүссэн, хэдэн мянгаар одоо ингээд үүссэн. Тэгэл нэг хэдэн минут болоод нэг хөдөлдөг. Аргаа бараа тэндээ одоо цуваанда зогсож байгаа тэр цуваанаас гарахгүй тулд өдөр шөнөгүй нойргүй явдаг. Үүнийгээ дагаад унтахгүй тулд одоо бас тийм сэтгцнөлөх бодисос хэрэгэлдэг тийм тодорхой тохиолдлууд байна гэж үзэж байгаа. Энэ дээр одоо бас энэ асуудал үүнээсээ олж аваар бас гарах ийм зүйлүүд байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны яг хамгийн сүүлийн засгийн газрын хуралдаанаар 5-7 одоо тэр төмөр зам нүүрс тээвэрлж байгаа автозам дээр тэр одоо хэсэгт цагдаагийн хилцс байгуул шинээр үйл ажиллагааны явуулахаар бас тодорхой өмнө говийн сонгогдсон их хурлын гишүүд өмнө говийн удирдлагад хүсэл тавьсан. Үүнийхэн дагуу ямарсан бас тэнд гарч байгаа гэмт хэрэг зөрчлийг багасгах талаар бол цагдаагийн байгууллагаас тодорхой оронтой хүн хүч машин техникийн бас бололцоог нэмэгдүүлж ажиллахаар шийдвэр гарсан. Энэ одоо ажилд орцсон байна. Зандан шитрэг шүү. Асуултаа асууя.